Ингээд ихний мэдээ зарим шатхуун түгээх станцуудад автомашины урт дараалал үүсжээ. Харин салбарын яамны зүгээс шатхууны нийлүүлэлт тасралтгүй явагдаж байгаа учраас үн нэмэгдэхгүй болохыг тодтоглоо. Үн доктортой байна. Нөгөө цангалттай байна. Тэгэхээр энэ одоо зохион байгуулалтын асуудал дээр байнгын нөгөө татан авалтаа хийгээ явж исэн бол нэг төрдөө жоохон хагас бүтэн сайн гэд агуулгууд ажиллахгүй. Тэгээ бүтээгдэхүүнээ одоо татан авалтаа жоохон багасгсан орон нутг руугаа ялангуяа одоо анхаарал хандуулсан нэг ийм зүйлүүдийг одоо бид хүн бас арилгаад явнаа. Саяын өнгөрсөн хугацаанд бол одоо төрийн албан агчид хөрсөн дээр бууж ажиллахгүй байна гэдэг зүйлүүд бас ингээд яриа шүүмжлээд байдаг шүү дээ. Төрийн албан агчид мөн бүгд шатхуун түгээх станц дээр хүртэл одоо очиод өдөр шөнөгөө хамтдаа ажиллалаа шүү дээ. Тэгээ ингэж одоо ажил хийж даван дуулдаг амьдрал гэж юу байх вэ те. Тэгэхээр энэ хэвэн болоод явнаа гэдэг зүйл. Хангалт асуудалгүй байгаа учраас та бүхэн энэ дээр ууж байгаад ингээд асуудал дандаа яваач гэдгийг зүйлийг хэлж байгаа. Монгол улс шатхуунаа 100% импортоор авдаг. Орос улбаны улстай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж, урд төрчөөс бүтээгдэхүүнээ тогтмол авах яриа хэлцээ үргэлжилж байгааг салбарын яамныхан мэдээллээ. Орос улбаны улсаас 705 Америк доллараар AI-92 төрлийн авто бензинийг тогтмол импортлох гэрээ байгуулсан учраас үн нэмэгдэх нөхцөл яахгүй онцоглолоо. Цаашид нийлүүлэлтийг тогтмол хангаж нөөцтэй байлгах хүрээнд шатхуун импортлагчдын савны багт хамжийг нэмэгдүүлэх, шинээр агуулгах, барих, агуулга дотроо бүтээгдэхүүний сав барихад дэмжлэг үзүүлэх зорилготой засгийн газрын эх оны төсөвт оруулсан байна. Тиймээс яарах сандрах зүйлгүй гэж тодтоглоо. Манай улсын хэмжээнд AI-92-ийн сарын хэрэглээ нэг 60-аас 65 мянган тонн байдаг. Тэгэхээр 17-ны өдрийн байдлаар 45 мянган тонн ороод ирсэн. 3-ны 2 нь ороод ирсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр 10 хоногт нэг 20 гаруй мянган тонн орж ирэх юм бол одоо манай хэрэглээ тасралтгүй одоо хангагдана гэсэн үг. Тэгэхээр энэ 17 өдрийн байдлаар 45 гэдэг маань одоо тэрнээсээ хэрэглээнээсээ одоо илүү хэмжээний баг зэрэг илүү хэмжээний AI-92 орж ирсэн гэсэн юм. Сүүлийн 1 сарын хугацаанд AI-92 төрлийн шатхуун ховордох гэсэн ташаа мэдээлэлээс үүдэлтэйгээр жолооч нар шатхуун түгээгүүрийн станцуудад дугаарснаар нэг дор банкад үргэснээр нөөц басж бүтэн 24 цагт хүрэлцдэг байсан шатхууны сав хэдхэн цагт дуусч байсан. За одоо бол шатхууны нийлүүлэлт хэвэн гэдгийг бас мэдээлж байна. Бүх төрлийн авто бензиний байх ёстой нөөц хэвэн. Улсын хэмжээнд 2025 оны 11-р сарын 18-ны өдрийн тэг 7 цагийн байдлаар 256 вагон цэстер нь газрын цэсний бүтээгдэхүүн байна гэдгийг мэдээллээ.